ийм нөгөө Челябинскд унсан солир биш үү? За тий. Тэр тухайч юм яста цуурч алдаж байна. Яг нөгөө Оросд цөмийн зэвсгээс хамгаалах нэг том байгууламж байдаг шүү дээ. Тэрнийхээр борлуулалтын асуудлаар эдгээр суураад байна да. Харин товтлогоо. Энэ ерөөсөө Оросд нэг цөмийн дэлбэрлэлээс хамгаалах нэг байгууламж байдаг шүү дээ. Тэр байгууламжийг л борлуулах гад байна да. Хин Орос Монгол хоёр яхаар ингэж даалтын юмд итгэдэг байна. Оросууд нь бүр Монголоос илүү итгэмдэг юм гэж. Хиросимад хайсан бомбогноос 10 дахин хүчтэй дэлбэрэлтийг даадаг байгууламж л гэж. Тэгээд энийг одоо урьдчилгаа мөнгө төлөөд тасалбар авах юм байна л да. Тэгээ ямар нэг юм болох юм бол тэр тасалбар аваад шүүцүүлээд орох юм гинэ. Тэр чи түр баг амьд даатгал юм шүү. За бараг л тий. Энэ Оросууд нэгэ забрагаалтчи. Яг нөгөө бидний нөгөө эрхүүд байхад нэг Макинтош гэдэг нэг Оросын мафийн том толгойлогч гэдэг дуулдаад иддэг байсан шүү дээ. Оо нөгөө аймаар уу? Тий. Тэр чинь одоо Интерполоор ирэн сурвалжлагдаж байгаа мөртлөө өөрийнхөө амьдралаар баримтат кино хийж байна гэж бодчих л та. Оо за. Яас. Францад 80 сая еврогийн харшил суучгаад тэндээс үйл ажиллагаагаа өдөрт суулдаг юм хаа. Гэхдээ тэгээд тэр Интерполд тэгээд тэр дор нь барьждаг юм уу? Харин тийм ээ. Тэгээд тэр нь Воров Законе гэдэг нэртэй. Нэг ганц хоёр хүнтэй нийлж хийж байгаа юм баг л та. Тэгэл тэднээс сурвалжлага авсан телевиз гэдэг бол одоо үнэхээр мандаж байна шүү дээ. Заримдаа ингэ бодглохлоор Монголд амьдарч байгаадаа баярлах. Оросд ч заримдаа ч бас хэцүү шүү хаа. Хэцүү штэ хэцүү. Гэхдээ тэгээд тэр орон нутгийнх нь Оросын телевизийн тэр сувгийн аймар гэж. Стонор аллаа таллаа гэсэн юм гараад үнэхээр галзуурмаш. Үс манай хажуудлын хүнснээс ах байсан шүү дээ. Тэ. Тэнд чинь нэг удаа баахан багууд машинтай ирцгээгээл бие бинийгээ буудаад бүү юм болтیں۔ Тэгээд бид нар ч бүр ойролж харлаад ёо тэрийг харцсан ч гэсэн хэдэн өдөр нойргүй. Стай амир. Бүрийн манай монголч бас гайгүй тэрийг бодсон. Тэгээд энэ согтуу галзуу юмд нь нэг утгуулуулчихгүй хүн шиг явах юм бол гэр оронд орж ирэх гэсэн ойлголт байхгүй. Хүш Оросууд чинь шууд гэр оронд нь ороод ирд юм биш. Ээ бурхан минь ээ. Аимшиг тийм. Хүш. Үгүй. Энэ манай охин энэ оюуны хоёрыг л ачин байх юм аа. Хойлоо шинэлцэж яриад тэгэл гаднаас орж ирэхдээ баг мүзэц сайтай юм авч орж ирээ. Хүчээр мэдэж гин үү? Үгүй. Тэр цаад охин л нэг хэдэн төгрөгтэй болсон байгаа сте. Үгүй одоо энэ оюунагийнхны их эцэг гэж ямар хүмүүс идэх юм? Гэхдээ нэг эцэгхийн хурал дээр лангуу ажиллаулдаг гинөө. Нэг нэлээ хэл амтай байрын хүүхэн ирж оролцож байсан шүү. Заац. Оросоор нэг юм ирэх. Орос санаж одоо олдохгүй авруулж дээ. Гэхдээ нөгөө яамаар орохтой хаяа нэг хуучин ойтон Орос санаа олж авах. Гэхдээ тэгээд интернетээр уншихлаар би бас интернетээр унших үнэхээр дургу. Орос санагч бас ингэж гартаа эргүүлж бариад унших ч бас гоё шүү. Аа?
За. За. Миний өгснөөс энэ сайхан юу та. Онц юм уу дээ. Даагүй. Ахвадгараа л. Уу 50-аас нэг филмтер төсөл орж ирсэн. Өөз. Тэгээ гадныхан чих удаа юм шүү дээ. Одоо тэгээд эхлээгүй байж л. Бичиг заастайгаа оролдоо тэгэл байж ин дүү. Манай захирлж явахтай тэгэл иш тийшээ яваал байж л. Тана захирал нэг л их хурд цуглоонд гадаад явсан хүн. Тэгэд Монголд байлаач гэх тэгээд та нарт тус нэмэр болд юм уу? Үе манай захирлж ястаа амар штий. Одоо бас л гадагшаа явсан. Өөз. Биш манай нөгөө нэг охин байдаг штий. Ажлын охин. Ямар? Тэр чин Туркөө явсан штий. Биш сонноос манай төслийг ерөнхийлөгч байсан очир утгаа ихнэр цэвлмоогоо удирч ирсэн билий. Тийм. Тэр н амар дөө манай ажил чинь тэгэл өглөө цагтаа эхлээл орой цагтаа яваал. Амар штт. Тана төсөл муу айтайхан төсөл шүү. Энэ төслөгдөх шахах 90 оноос эхлээд бөөнөр орж ирсэн штт. Харин тийм байх шүү дээ. Тэгээд энэ төсөл энэ зарим нь зарим ч гэжтэй баг ихэнх нь байна дөө. Бүгд эдийн засгийн тагнуулууд шүү дээ. Цаггүй хэлүүд. Чи би чи консул гэсэн хүнийг юм ойлгохгүй байх. Тэд нар чи бүгдээр тагнуулын байгуулах. Тагнуулууд. Аль төсөл дууслаа. Үйл ажиллагаагаа дуусгалаар гараа авчихдээ. Анх нэг тавны корпусын шугамар ирлээ гэд өөр хүч үрсэн залуу ирдэг байхгүй юу? Тэгснэ хэсэг хугацааны дараа манай уул уурхайн томоохон компани зөвлөх гэж сууж байгаа юм чи. Эднээс дэлхийгээр тарцсан дөө. Харин Оросд Путин байгаа болохоор бас энэ асуудал арай зэгцтэй байгаа. Путин мэднэ шүү дээ. КГБ-д жилжсэн хүн шүү дээ. Уу тэр чи айхтар ах уу? Харин тийм. Энэ манай Монголд нэг л биш. Нэг л хар хайрцаг эс усуд байгаа. Мэдгүй юу болоод байгаа юм. За тэгээд аав хүү хоёрын яриа санаа хоёр нийлсэн гэх шиг дээ. Ингээд миний хүү чинь ээжгээ ажил дээр очиж үзлөө. Би юу? Би чинь бүр багтаа штэ ээж. Бараг 2 дугаар ангид байхаа. Танд хоол авч өгч ирсэн штэ. Одоо тэр үе чинь яаж байх вэ дээ миний хөө? Чи өөрөө ямар болцсон бэ? Харин тэр үеийн бодвол манай ажлынхан чинь ерөөсө залуучсан шүү. Дандаа чамшиг залуучууд. Шинээр автобус, тарилавус хийлээгээд л энэ зурагтаар яриад байгааг миний хөө хараа үсттэй. Харсан. Монгол Улсын засгийн газрын төв банк хамтран өвөн тогтоох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Шатхууны жижигхэн үнийг өсгөхгүй байх гол сэтгүүлчдийг би гайх юм. хэмжээгээр үр дүнгээ өгсөн. Харин Монгол Улсын Нэг хэрэг дуртай олсуучглаа. Нэг жоохон алдлаа гэхээр л нөгөөтгийн зүгээр янз бүрээр өөрсдөө нэмж чачирлаад ярих юм яа. газрын тосны газраас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Одоогоор манай Тэгсэн хэрнээ нэг шинэ юм хийчээд өнөөдрөө үзүүлэх гэхээр бас мөнгө нэгтэг гэж байна шүү дээ. цаг хугацааны хувьд ихээхэн хөлт үүсэх юм а. Үүнийг наашруулах Нэг энэ тентхийн хог түүдэг олсуучглаөрөөсө болохгүй баах юм аваад өнөө телевизүүдээр аваачиж байгаа. Өнөө телевизүүд нь ч гэсэн өнөө хогийн цэг шиг л өнөө юмнуудын бүгдийг хамж аваад сууг болгон дээр гаргана.
Гэс тагч. Энэ зургатаар яриад байгаа шиг чинь биш шүү дээ. Миний хүнийг ээж ажил дээр очоор. Яг биеэрээ очиод үзэхээр шаал өөрөө идэх шүү дээ. Ээж би тэгээд юу хийх юм бэ? Үгүй юу ч хийсэн яадгийг. Чи ч нөнөө эцгийгээ дуурайгаал одоо нэг баахан техник хэрэгсэл сонирхдаг үсттэй. Очиж үзэж байгаад болохгүй юу? Ядаж миний хөө. Өнөө багтчих юм бол цалин мөнгө гайгуутыг гэж шүү дээ. Автобус тасдаг болох юм уу? Яах вэ миний хөө очиж үзэж байгаад бол. Яагаад энэ ч яг үү ээж. Зунаас болох юм чи. Ээж нэр над мөнгө хэрэгтэй байна. Юу мөнгө вэ бас? Үгүй манай сургуулийн нэг хүүхэд хагалгаанд орж байгаа байхгүй юу? Тэгээ манай сургуулийн бөөнөөр хандив мөнгө гэж авч байгаа. Юу нэг чи хагалгаа магалгаа. Чи эмээгээс чинь зээлсэн өнөө тэтгэвэр хэдэн төгрөгийг одоо хүртэл өгч чадахгүй байж ах чинь ямар юмний чинь мөнгө байдгийг одоо. Мөнгө байхгүй ямар ч мөнгө байхгүй. Ээж би тэгээ яах юм бэ? Манай ангийнхан бүгдээр амар их мөнгө өгöd ах чи би ганцаараа юу ч өгөөгүй хоногоо болох гэдэг штеп. Үгүй чи чинь яасан ч хэцүү юм бэ? Баянг мөнгө нэххий. Би хаанаас мөнгө олж ирэх юм чамд? Цалин мөнгө бох яагаач вэ? За. Одоо яах вэ минийх? Ямар сураагүй ш. Энийг л лам бардыг. Зайд. Кристин. Дэндүү юм аа али. Хаана ингэтлээ уугаад ирж байгаа юм бэ чи? Шөө. Би өнөөдөр ажилд орсон. Чамшигаар ажиллаж байна. Хин ажилд ор. Али над энэ нэгэ тайл. Яй гар. Тэгээ чи гараа юу? Тоо. Баталтаа чи наа. Би нөгөө телевиз засвар өглөө дуудаад нөгөө хин Дандаа аль хууж ажилд орсон. Хин чамайг ажилд авдаг юм чи. Надад ч юм шүү дээ. Ачваа. Архины мөнгө чамд олдох юм. Надад л нэг төлөөний өснөө мөнгө ч олдохгүй юм. Маргааш ажилд шүү. Мөнгө. Жингэлцээ. Ажилд орлоо гэж уугаад тахтай явах та. Аль утаат хайлаа. Маргааш. Маргааш ажилд. Энэ готлол уцын тайлаа. Арга. Мөнгөлөө ус. Маргааш. Маргааш аавна. Маргааш аавна ажилдаа явш. Аав телевиз засварын газар хин ахын штэ орго. Амаг ажилд авсан заяа. За ингээд шаг гэд мат. Гүч юу вэ гоо. Түрүүний халзсан түл байсан байхгүй юу? Тэгээд би чамайг чинь мо бэрсимэн агаач аваад ажихгүй л гэж бодож ирсэн шүү. Өөр аргагүй байсан юм чинь. Верс гэдэг чинь үү штэ. Ман тухай чисэн хатгал гэсэн үг. Чи тэр давхар шалааг анзааралгүй байж ижил туга буулгалаа да. Тэр хийж байгаа байсан. Юу байж дээ гэсэн. Хүү. Сүүгийн маргалсан. Хөөш. Заалаас. Мантгаж ирсэн гэснээс манай мантхаа үдэж ёстой. Цаас төлөвч гисэн байж байгаа шүү дээ. Одоо явуулгүй болохгүй. Чи нэг одоо би одоо илтвэ юмнууд шатар тоглохгүй. Уцаас залгаад байж магадгүй гэж бодоод. За зөндөө сайхан надлаа. Тэгээд явах хүн зүгээр. Байдгийн маруу хаяанд очдөг хэрэгээ гэж. Одоо ч байдгийн маруу хаяач. Ээлтэл болж дээ. Тэгээд яах вэ? Одоо тэгээд асчи чивднес чинь наасч явж байна шүү. Үчид насагаа дэрэгтэй зэрэгчээр одоо хоолун төртлөд нэг хийж жоохон байждаг шүү. Гүн хөгсчүүл цаавчгал болоод байдаг чи тэр насанд нь байсан байх шүү. Би сайхан бодож суулаад байгаа.
энэ одоо ганцаараа л үеийнхнээс хөгшрөдөг гэж бодсон чи бид чинь комороо сайхан жигтэн явж байгаа юм байна шүү дээ. Би нэг харахтаа зэрэг л нэг л гайгүй л байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо энэ танай хүү энэ тул бид нар ч одоо өгчүүл болсон байна шүү дээ. Тэгвэл яг уу тийч. Үнэн байсан. Тэгэлгүй. За явах нь хөө. За би бас гаргаж өгöd байгаа. Ой малгайгаа. Оо. Юу бантуу шиг малгайгаа мартах нь уу? Нэр тэгж магадгүй болоод байна шүү дээ. За гаргаж өгье. За. Яах вэ? Тийм ээ. Чи компьютер аппаратаар зарч тийм үү? Үгүй би юу хийж энэ тэр? Тийм яах вэ? Яагаад л юм шүү. Өөр юм алдахгүй нэ. Яах вэ? Энд үргүй л дээ. Халуун биш үү те? Халуун биш үү? Галтаа. Ямар вэ? Юу? Ямар хүн надах чинь? Үш. Одоо л хоёулаа цугаан биш үү? За юу. За. Ой. Чинг бид яаж чадсан? Найд нь аавынхаа машиныг тавьчих юм аа. Чи ингэж том толгойж очиж байгаа юм уу? Од сайхан байна л та. Бүтэн жилээр байрныхаа төрөөсөж ийм гэдэг чинь. Хоёулаа буцаага яаж болох юм? Харин тэгэл хамт байвал яаж ивэл учрыг нь олно шүү дээ. Хамт байвал угаасаа сайхан л гэдэг үстэй. Ажил хийдэг ч юм уу яадаг ч юм. Тэгэл учрыг нь олно да. Энд ч тэгтээ баг юм биш шүү те. Гэрхэн чи гинт мэдээ бөө юм болоод яах вэ? Гайгүй. 2-3 сард угаасаа мэдгэдэгчгүй. Тэгжиж л учрыг нь олдсон шүү дээ. Аавтай аль дээр мань хуйлдаг. Тэгсэн чи ээж гончроод. Аав явахтаа угаасаа 50 хүн шүү дээ. Ээж ларнастай ядаргаач чигчлээ. Тэгээ тэрнээс л бөө хэрүүл одоо аль дээр. Тэгээд мань чи ааваас дараа тусдаа гойсон бохгүй. Тэгсэн чи аав хэрэг заач гээгүй өгөөч гээгүй. Тэгвэл мань заа гэж юм гэж бодоод тоочихгүй юу. Аа угаас намайг гэрээс явахад нэг дургуутгүй. Ээж тэр нь олон юм яриад байт. Тэгвэл аавынхаа машиныг тавиад мөнгө авцсан гэд ээж чинь тэрийг мэдчихвэл бөөн бочих юм шүү. Зүгээрээ. Угаасаа сайн юм шиг чи аав ундгүй байсан бохгүй юу? Ахаа шиг бүр 2 жил хэвцсэн юм чи. Тэд нар угаасаа сайн юм шиг нэг мартчихсан. Тэгсэн чи аав хоёр баг уулзалтдаг чгүй. Чи зүгээр л санаа зовлтгүй наад мөнгөө нөгөө их ч рүү уцаар яриад өгчих. Одоо ярьчих шүү. Яа. Санаа зовлтгүй заяа. Одоо юм санаа зовхгүй байлаа. Ой, хамт үн гэдгийг хэлээрэй. За.
Байна уу? Сайн байна уу хичээ? Сайн. Ана би байрныхаа төрөөс өгөх гэсэн юм аа. Тийм ээ, бүтэн жилээр нь л биш. Хичээ. Манай нэг найз хамт байж болох болоо? За. Баярлалаа хичээ. Хөөе. Нааштай энд нэг хачин болоод байна. Яасан? Нөгөө авгаа чинь чимгээдээ зүг. Хаяа гатаа чи. Тийм ээ. Яасан бол? Нөгөө хитэн орсны үдэндээ битгий шүсээ хацаа химээ байна.